Аянд баримтат сууг. Манай сууг нь гэмт хэрэг болон нийгэмд болж буй муу мухай зүйлсийг сурчлах зорилгогүй бөгөөд зөвхөн сэрэмжлүүлэх зорилгоор танин мэдэх хүн хүрээнд хийгдэж буй видео контент юм. Өнөөдрийн дугаард хуульчлсан улгаач буюу War Boy Zakon-ы талаар ерөнхий ойлголтуудыг ярина. Хуучнаас зөвлөлт холбогдол болон түүний бүрэлдэхүүнд байсан улс орнуудад дараах нэршлиг өргөн ашигладаг. Нэрнээс нь эхлээд тайлбарлаад явъя. War Boy Zakon гэх нэршил нь War буюу хулгайч, Zakon буюу хууль гэж хөрвүүлэгдэнэ. Монгол хэлэнд хамгийн ойр очих нэршил нь хуульчлагдсан хулгайч юм. Та бүхэнд War буюу хулгайч гэхээр хамгийн түрүүнд Германы болон орон байрны хулгайч гэх ойлголт орж ирж байгаа байх. Тэгвэл энэ нэршил нь эрүүгийн гэмт хэрэгтнүүдийг ерөнхийд нь нэрлэдэг нэршил юм. Харин гаж донтон каннибал буюу хүний махын идэгчдэн цуврал алуурчид зэрэг нь энэ ойлголтод хамаарахгүй. War Boy Zakon гэж яг хэнийг нэрлээд байгаа талаар тайлбар өгье. Тэрээр бусад гэмт хэрэгтнүүдээс шил сонгогдсон нэг юм. Сонгогдох болсон шалтгаан ямар шалгуураар сонгогддог зэрэг мэдээлэл мэдээж хаалттай. Энэ талын нарийн мэдээлэл ямар ч их сурвалжаас хайгаад болохгүй. Тухайн этгээдийг War Boy Zakon буюу өөртөө ижил хуульчлагдсан хулгайч нар сонгож батламжилдаг. Тэгэхээр хин нэгэн сайн дураараа ч юм уу өөрийн хичээл зүтгэлээр тийм болох боломжгүй. Сонгогдсон нэгэн гэр бүл үр хүүхэдтэй байж болохгүй ба хамаатан садан ойр дотны хүмүүсээс харьцаагаа тасалдаг. Эдгээр зүйлс нь тухайн этгээд гаргаж болох шийдвэрт нь нөлөөлнө гэж үздэг учраас дараах зүйлсийг баримтдаг байна. Сонгогдсон нэгнийг баталгаажуулж түүнийг 2 мөрний урд хэсэгт 6 хушуу шивээсийг бүхэн шивээсийг шивж өгдөг. Зарим тохиолдолд өвдөгний нүд гих газарт мөн 6 хушуу бүхэн шивээсийг шивдэг. Энэ нь бусад гэмт хэрэгтнүүдэд өөрийг таних тэмдэг болж өгдөг юм. Хуульчлагдсан хулгайч нь эрүүгийнхний дагаж мөрддөг бичигтэйг хуулийг сахиулах үүрэгтэй. Мөн хэний буруу, хэний зөв гэх шийдвэрийг гаргадаг хүн юм. Нэг ёсондоо гэмт хэрэгтнүүдийн дээд шүүхийн шүүгч юм. Ямар нэгэн гэмт хэргийн бүлэглэлд хариалагддаггүй. Гэмт хэрэгтнүүдийн дунд байрших дундын сан буюу мөнгөн өрөмтлийг хариуцдаг. Мэдээж дундын сан өөрсдийн эрх ашигт нөлөөлөх зүйл зарцуулна. Авилал хээл хахуул зэрэг байж болох юм аа. Үндэстэн дамсан гэмт хэргийн бүлэглэл болон тухайн орон нутгийн гэмт хэрэгтнүүд нь War Boy Zakon буюу хуульчлагдсан хулгайчид захирагдана. Мэдээж өөртөө нийцэл хуульчлагдсан хулгайчид район буюу бүсээр нь хуваан захирдаг. Тухайн гэмт хэргийн бүлэглэлийг үйл ажиллагаа явуулж байгаа гэмт хэрэглийн бүлэг хооронд ямар нэгэн маргаан үүсэх тохиолдолд хэний зөв, хэний буруу болохыг тэр л ганцаараа шийдэх хэрэгтэй. Өөрийнх нь мэдлээс давсан асуудал гарвал зөвлөл буюу нийт хуульчлагдсан хулгайчдын дунд асуудлыг тавин эцсийн шийдвэрийг гаргадаг. Оросын гэмт хэргийн бүлэглэл нь нарийн зохион байгуулалттай байдаг нь эдгээр хүмүүсээс шалтгаалдаг болов уу гэж бодож байна.